хамтдаа хүсхийн үр дүнг хэрхэн хүртэж байгаа болоо. Монгол хүмбэр мэдлэг мэдээллийг түгээгч боловсрол соёлын байгууллага гэх музейн үзмрүүдэд 7 хоногт нэг өдөр нэг цагт үнгүй үздэг байх бүрэн боломжтой. Харин ийм хүнлэг модыг дэлгэрүүлэх ажлыг тэд хэрхэн хүлээж авч яаж дэмжих бол? Сайн модыг Монголдо хэрэгжүүлэх ажлууд саад бэрхшээл амжилттай аль алинтай нь урагшсаар байна. Сайн модыг дэлгэрүүлэгчид, түгээгчид өдрөөс өдөрт олон болж нийтийн төлөөх үйлсэд нэгдэж хамтарч байгаад би үнэхээр их таатай байна. Хоч тэрчтэй таг зогсож байгаад би дундуур нь 30 км цагийн уртаа яваад нэг амжилт өстэй. Улсын одоо музейг бүгднтэй нэрэд харилцан адилгүй нэг цагт те 7 хоногт ямарсан нэг удаа үнгүй болгочихъя. Гэт ингээд явах юм бол одоо эндээс гараад хаашаа явах? Та өөрөө төлөвлөлт юмнуудаа хийж тэрнийг музейн захирлуудад авчид танилцуулж музейн захирлууд татгалзахгүй байх гэж бодож байна. Музейн захирлууд энэ цагийн менежментийг хийх болцоо өөрсдөд нь бүр байгаа. Тийм. Тэгээд тэр төлбөрийг чөлөөлөх асуудал мөн захирал нар бүгд нь байгаа. Бүр 100 мэдэн. Мэдээж хэрэг бас эн чинь эргээд нэг санхүүгийн үр дагавар үүсэж байгаа учраас биднээс асууж магадгүй. Тэр үед нь бол бид нар энэ чиглэлийн ажлуудыг бид бодлохоор дэмжнэ гэдэг. Монголын үндэсний музей. Үлэг гөрүүлийн музей. Богдын музей. Дугуйн зогсоол дотор байдаг юм байна та. Хоёр музей нэгдээд байгалийн түүхийн музей нэртэй болцсон. Яг одоо өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа музейнуудаас хамгийн олон үзмэртэй хамгийн том музей юм болов. Мод төслийнхэн гадны хөгжилтэй орнуудын жишгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн музейнуудыг иргэдийнхээ оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийх жинхэнэ хүнлэг модыг дэлгэрүүлэх үйлсэд уриалсан. Альч улс орны музейнууд ашигын бус иргэдэд танин мэдүүлэх, улс орноос сурталчлах, бахархлыг бий болгох үндсэн зорилготой. Тиймээс ч Монгол хүн бүрийн оюуныг боловсруулах үүрэгтэйгээр Монголын хамгийн анхны музей тэртээ 100 жилийн өмнө байгуулж ирсэн бизээ. Бидний ярьсан ажлыг музей удирдлагууд маш сайн дэмжлээ. Орой нар унахаас өмнө 2 газар амьд орчноо. Зөв надад санаа чинь их таалагдчихэ. Ерөнхийдөө. Яг л би бас энэ хавар өмнө нь оюутан багтаас үзчихсэн юм аа. Сая бас Оросын нэг Санкт Петербург хот руу аялсан. Зөвөрөө найзуудтайгаа нийлээд өглөө буулсан чи тосож авсан найз минь та нарыг азтай өдөр буулаа гэсэн. Тэгээд нэг сюрприз байгаа гэдээсэн. Тэгээд яасан бол гэж дагаа явжсэн чи тэр өдөр бүх музей үнгүй болж таарсан. Бүр үзэн гиснээсээ илүү олон музей үзээд авчиж байгаа. За тэнгүүтээ яасан бэхээр хурж ирээд үнэхээр өөр юм байна. Та нар явах хэрэгтэй гэд бид нар ч нэг амьд реклам болчихж байгаа байхгүй ямар ч зурагтаас илүү тийм ээ. Тэнгүүд манай ажлынхан мөнгөө цуглуулъя, ер нь нэг Эрмитаж явъя, үзье гэсэн нэг тийм хөстөө төрж эхэлдэг юм билээ хүмүүс. Шал өөр үгүй биш үү гэх. Тэгэхдээ 4 хүн үнгүй үзсэн. Ахаад одоо 40 хүн явах гэдэг шүү дээ. Үнтэй үзэнтэй. Харин яг тэр санаад яваад. Бусад музейнэр үнгүй болгож ийл бас болж байна. Бүгд би ганцаараа харин яаж. Үгүй. Манайхаас бол нэг юу яах юм байхгүй. Ийм санаас болж нэг дэмжиж болж Тасгалцсан байхгүй. Улаанбаатар хот маань өөрсдөө хөгжихийн хажуугаар хотын музейгээр хөгжүүлж хэрэгтэй. Бид нэр одоо Улаанбаатар ч өөрсдөө бас яг энэ дээр хөрөнгө оруулж авах хэрэгтэй. Дарга нарын уриалж хийдэг эсвэл 7 хоногоор зарладаг эсвэл сарын хажаар болгодог юм нь зүгээр бид нар зүгээр өдөр тутмын хийдэг ажил. Ерөнхий боловсролын сургуулиудаар манай музейн ажилтнууд бол боломжтой хэрэг боловсролын ажлыг ял сургуулийн анги дээр очиод явдаг. Тэр бол асар том үр дүнтэй гэдэг. Тэрнээс амьд контакт, амьд харилцаа авдаг. Манайх бол 7 хоногийн нэг өдөр
100 хүн авдаг ч юм уу 200 хүн ч авдаг ч юм уу аль нь ч байлаа гэсэн авъя гэж бодъё. Авч болж 200 300-ыг авах чадна. Хамгийн гол нь яаж 200 300-ыг ялгаж авах вэ гэдэг асуудал. Тэрийг зөв зохицуулж бид нар одоо 7 хоног болгон ингээд байнгын урсгалтай ингээд нөрүүхэн ингээд зуны удирдал шиг явцдаг бол бид нарт бол асуудал байхгүй. Сайхан дээр манай музей орохтойгоо хүн үзчих манай музей манай үзмээр бахархаж янз бүрийн юм байна. Тэр нэг юм эмээгээд их гоё зөв шийд маркетинг тэр гаргалгааг зөв болж гаргах юм бол би энийг бол зөв юм шиг. За маш баярлалаа. За. Дээрээс нь нэг өөрөө бас хүсэж байгаа нэг болсон болоод яваад шүү дээ. Ингэчүүл зүгээр юм байна гээд. Манай хамт олон манай музейуд энэ дээр хийхэд бид бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Санаачлаж дэмжиж байна. Хамгийн гол нь биднээсээ нэг юм гараад байгаа нь юу вэ гэхээр найзууд одоо манай нөгөө музейнууд нэг зовлон нь бол өнөөдөр биднээс орлогоор амьдарч байгаа. Та бас амьдраа гэдэг хэлсэн байхад нь нөгөөдх чинь яг ийм цаг үед нэг юм а. Түрүүнд нөгөө орлогыг хурааж явах үед нь явсан байвал наадах чинь бүр илүү үнэтэй байж. Яг тэр бид зарцуулахгүй байгаа шүү дээ. Тэгсэн бол одоо биднээс чиний мөнгийг олгож байгаа нэг мөнгийг чинь чи үнгүй өгөх гээд штэ гэдэг тийм юм руу яриа гаргахыг гэж бодоод байгаа юм. Гэхдээ бол энэ дээр хамаагүй зүгээр бүгдээрээ сууж байгаад ялья хэлсэн. За энэ саналыг дэмжиж ивэл одоо бүгдээ ингээд нэг товлсон өдөрт бүх мужи зэрэг нэг цагт. Сая захиргааны зөвлөл дээр сая захирыг танилцуулсан. Тэгээ бид нар бас яриад ингээд ерөнхийдөө энэ дээр бол хамтарч ажиллая гэсэн иймэрхүү шийдэлд хүрсэн байгаа. Тэгэхээр бас ингээд өөрсдөө бас хүмүүсийг ингээд үнгүү үзүүлээд энэ тодорхой хүмүүсийг үнгүү үзүүлээд музейд хамруулад ийн гэсэн чинь тэр нь бас тийм шаардлага хангахгүй байсан нь юугаар илэрсэн бэ гэвэл тэр 2018 он тэр юу үзүүлэхэд үнгүү үзүүлэхэд тэр олон хүмүүс 3 сар чинь бас хүйтэн байсан тэр жил. Тэгээ ингээд манай музейч чинь ороогоод бүр хууль зүйн хүрээлэн бүрт оож үүсээд тэгээ эхний өдөр манай гадна талын нөгөө хаалга дээр хүмүүс дайраад хаалга дээр эвдээд тэгээ өөрөө хэлэх юм бол үнгүү гэхээр хүмүүс бол бас ингэж ирж үзье гэдэг өгсөл юм бол бас байна шүү дээ. Тэгэхдээ нөгөө нэг юм хязгаарт өдөр тавьцуулж бүгдээрээ дайсан. Тэгэхээр яг энэ бол нэг юм нэг удаагийн компанид ажил биш. Энэ бол ингэж ерөөс амьдралын нэг хэвшил болох хэрэгтэй гэдэг үднэс нь ёстой байна тийм ээ. Гэдгийг бидний дээр хийгээд байгаа ажил тийм хангалттай биш байх гэдгийг ч бид нар ойлгосон. Танахыг бол одоо энэ нэг тэгж нэг удаагийн компани хийсэн ажил биш. Энэ нөгөө амьдралынхаа нэг хэвшил болгоё гэдэг үднэс нь энийг санаачилж одоо манай энэ музейн намын сангийн салбарыг оруулж үзсэн гэж ойлгоод байгаа зөв үү тийм ээ. Сүүлийн жилүүдэд аливаа улс орнуудын хувьд ялангуяа манай урд төршид soft power буюу зөөлөн хүчний бодлогыг маш чухалд авч үзэж байгааг бид нэр заавал анхаарах хэрэгтэй. Зөөлөн хүчний бодлого гэдгийг Америкийн улс төр судлаач Жозеф Ней гэдэг нөхөр тодорхойлохдоо аливаа улс орнууд өөрсдийн үнэт зүйл одоо хил соёлын одоо тусламжтайгаар бусад орнуудын эрх ашиг, төлөв байдалд шууд бус замаар нөлөөлөх чадвар дээрэс нь альва албадлах шахалтаар биш өөртөө татах, эзэмдэх, бишрүүлэх, хөндлүүлэх замаар өөртөө хүссэн зорилгод хүрэх арга юм гэж тодорхойлжээ. Бид нар бодох бас яарах хэрэгтэй санагдаж байгаа юм. Бидэнд байгаа хамгийн том зүйл бол Монголын түүх. Монголын түүх өөрөө дэлхийн түүхийн маш том хэсэг. Бид нар өөрсдөө л яарахгүй болвол тэ. Өнөөдөр зорьсон Монгол хүн бүр эх орондоо байгаа музейн үзмрүүдэд үнгүй үздэг өдөртөө цагтай болох хүсэл бол бид нар өөрсдийн их түүх, өв соёл, уламжлал, бахархлаараа улс орноо тунхаглан дархлаажуулах үйлсд оруулж байгаа том хувь нэмэр гэж би бодож байна. Маш амжилттай. Өнөөдөр бараг ашиггүй шахам ажиллаж байгаа музейнүүд тэдний хамт олон
удирдлагууд нийт эрх ашигын төлөө бүр тодруулаад хэлэх юм бол ирээдүйн монголчуудын оюуны боловсрол маш үнэтэй хувь нэмрээ оруулахаар санаа нэгдлээ. Энэ шинээр зурсан газрын зураг. Энэ дээр Улаанбаатар хотод байгаа бүх музейнууд байгаа. Дээрээс нь энд музейнуудын хизээ ажилдаг цагийн хуваар байна. Хамгийн шинэлэг юм нь эдгээр музейнууд 7 хоногийн хэд өдөр хэдэн цагаас үнэгүй болох вэ гэдэг шийдвэрийг саяны эрхмүүд энэ дээр өөрийн гараар бичиж тэмдэглэлээ. Жишээлбэл хөгжмийн музей 5-ын орой 6-аас 8 цаг, Улаанбаатар хотын музей 4-ийн 2-оос 6 цагч гэдэг юм. Эх 7 хоногт энэ музейн газрын зураг онлайн хэлбэрээр музейнүүдээр тараагдана. Энэ дээрээс та ямар музей хизээ ажилдаг, бас дээрээс нь хизээ хэдний хэд өдрийн хэдэн цагаас үнэгүй болдог. Мөн дээрээс нь ямар музейнууд энэ үнэгүй болох энэ сайн шинэ модыг шинээр дэлгэрүүлж байгааг бүгдөө эндээс харж болно. Ийм хүнлэг, ийм шинэлэг, ийм гэгээлэг модыг дэлгэрүүлж байгаа эдгээр эрхмүүдэд бүгдөө байж болох бүхэл хэлбэрээр нэвтрүүлгийн пэйжээр, өөрийнх нь вебсайтаар утсаар бүгдөө дахин баярлалаа гэж хэлье. Би ч гэсэн энэхүү шийдвэрийг дэмжсэн та бүхэнд маш их баярлалаа. За одоо ингээд машин гарч иж байна. Тэгэхээр энд би нэг юм саад тавиад үзүүлээд гэх. За жоо нааш явда. Ийм хэмжээний байхад энэс юусэн харагдахгүй байхгүй. Энд харагдахгүй үстэй. Баярлалаа. Тэр гэрлийг хартаа. Би сая машинтай ирчихсэн улаан гэрэл ассан бол дотроос гарч ирж байгаад ойлгомжтой байгаа үстэй. Манай лав гаражт хойно урдаасаа дундаа хооцчаа дээр нь байгаа нь урах уу доор нь байгаа нь хойшлох уу гэдэг ингээд асуудал гардаг байхгүй. Энийг асууд гэж хараад байна. Аав ээж хүүхдүүдтэй гараж ээжгээр явахдаа улаан гэрэл асчаал ээдээ явбаа чи гэж тайлбарлаад өгчөд энэ чи бас юмыг тодорхой болгож байгаа үстэй. Дотшоо гадшаа хоёр гэрэл нэг мэдрэгч ямар үнэтэй юм бидний аюулгүй байдал үр хүүхдүүдийн маань аймнаас бас дээрэс нь бидний 5 тухтай орчин айтаа тухтай амьдрал ямар үнэтэй юм тийм үстэй. Нийслэлийн мэргэжлийн ялтын газар. Эндээс бид нэр орон сууцны офисын барилгуудын доороос гарч байгаа гаражийн одоо орц гарцсан дээр ямар нэгэн тэмдэглэгээ гэрэл дохио байх стандарт байд юм уу гэдгийг тодорхойлох чинь хамтарыг. Одоо энэ гэрэл тохио гэдэг энэ гэрэл тохио тохио ч юм ямар нэгэн байдлаар энийг өгөх шаардлагатай. Энэ бол аюулгүй төлөвлөсөн энэ бол шаардлагатай болсон. Гэхдээ яг одоо ингээд дуу тохио байх хэрэгтэй гэрэл ингэж асуух гэсэн стандарт намайг болоо. Бидний харуулсан тэр гараж орц гарцсан дээр налуугийн гэдэг юм уу эсвэл барилгын зураг заасан те барилгын зураг тавигдах тийм орж гарахад налуугийн градус ч гэдэг юм уу тийм стандарт бол байдсан байна. Тэгэхдээ яг энэ дээр аюулгүй байдлыг харуулсан гэрэл тохио дуу тохио тавина гэсэн одоо стандарт дүрм журам заавар одоохондоо бол байхгүй юм байна. Тэрийг бид нэр явж хөдөлгөх хэрэгтэй юм байна те. Тэрийг явж маш баярлалаа. За нормтой байвал бид нар заавал мөрдөх ёстой. Энэ бол барилгын хууль. Тийм учраас нормтыг л оруулах ёстой. Тэгээд архитектор хүн ихлээр төлөвлөлтөө тэр чинь одоо ийм градустай фандус байна. Энэд машин ингэж жигд ингэж гараад ирнэ. Тэгэхэд одоо хүн байж хахад сая харагдахгүй шүү дээ. Тэгвэл одоо тэрийг харагддаг болохын тулд тэр градусын нэгдүгüрт нь тохируулсан нормын дагуу тохируулсан байх ёстой. Тэгээд цаана одоо тэр гэрэл гэж шүү дээ. Тэр бол маш зөв байхгүй юу? Бид надаар ч гэсэн тийм асуудал дандаа тулгуурд шүү дээ. Одоо энэ ажлынхаа энэ рүү ирэхэд бол ингээл харахаар урдаас шүүх гэж машин гараад ирдэг байхгүй гэрэл байхгүй. Тэгвэл одоо тэр гэрэл байж байгаа юм бол ингээд хараал би улаан гэрэл хасаадаг машин энэ улаан гэрлийн дагуул явах юм байна гэж хүүхд чи мэднэ бид нар ч мэднэ. Тийм учраас энэ үнийг амархан нормтой юм гэлц тандаал
Одоо бид нар ч гэсэн туслаад тэр фильмд оруулах талаас нь хөөцөлтөө норм нормтыг оруулаад тэр хийгээд өгч болно шүү дээ. Тэндээ одоо тэгэхээр би юу барилга яг хаана аль газрын аль хэлтэст очиж хандах ёстой. Барилгын хөгжлийн төвийн норм нормативын гэлцэж байдаг. Тэнд чинь бүр төсвүүд өртгөн хүртэл суугдаад гарцсан байж байгаа шүү дээ. Шинээр боловсруулж байгаа зураг төсөө дандаа норм нормативын үнэлгээний тэр шинтгэл авдаг шүү дээ. Тэгээд тэрийг хүмүүс боловсруулж идэг байхгүй юу. Тэгээд хуучныгаа хүчингү болгоно, хуучныгаа шинчлэн хэмжлэнгээр тэр чинь ерөөсөн мөнгөд нь байж байгаа юм. Бид нэр барилга байгууламж, зам талбай өөрт таалагдахгүй гэдэг юм уу бидний амьдралд жоох эвгүй санагдаад байх юм бол тэрийг арай өөр маягаар шийддэг болох юм бол бухимдаад ах шаардлагагүй юм байна. Ерөөсөө тэр хариуцсан хүн дээр нь очиод бид нар ингэх ёстой юм байна гэд энгийн хүсэлтэд тавиад тэднийхэн дагуу зөвлөх инженерүүд, шаардлагатай мэрэгчлүүд нь цуглаад энэ нормативыг байнгын өөрчилж болох юм биш үү? Өөрөж өөрчилж. Тийм үстэй. За баярлалаа. Салбарын норм дүрмийг салбарын сайд батална. Тийм. Норм дүрм өөрөө боловсруулна гэдэг чинь бол бас нэлээд олон үе шаттай. Тэ? Зүгээр миний юм бол хааштай ерөнхий заалт нь байна. Зураг төслөн дээр бол заавал тусах ёстой гэж заавал тусах ёстой гэдэг ингээд тавиад өгсөн юм чинь зургийн шатанд нь экспертүүд нь яг энэ зөвхөн энэ асуудлыг шийдъя гэж бандус дээр нь гээл тавьяа өгөх. Экспертүүдтэй бид нар хэлээд та нар орж ирж байгаа зураг дээр ийм байдлаар заавал тусгуулахаар шахаж шаардаа зурган дээр нь засуулаад өгөөч гэдэг юмнуудыг болоод яаж энэ экспертүүд нь манай байгууллага дээр байдаг байхгүй 107 ширхэг эксперт одоо ингээд үзлийг манай олон хүмүүс энэ угаасаа боловсруулж явж байгаа юм чинь саяны орон сууцны бас аюулгүй байдлыг хангасан өшөө жоохон наривчсан заалтуудыг навах болцоогоор сүмээр бас хамтран зүтгэж үзье тий. Энд нэг бидний үзүүлэх гээд байгаа гэрлэн тохиог яг стандартын дагуу гэдэг юм уу да хийцэн зогсоол юм. Бүх барилгууд, бүх орц гарцууд аюулгүй байдлыг бүрэн хангасан ийм тохиолдол болох боломжийг л бид нар бүрдүүлэх гээд байгаа. Энийний төлөө бид нар өнөөдөр байгаа цаасан дээрх нормативыг, стандартыг өөрчлөх нь маш чухлаа гэж бодож байна. Таны амьдралыг хөнгөвчлөн богд банк итгэл түгээн. Эхэст тэнгэрийн дор орших Монгол малчин түмний заяатай билээ. Ээжийн бүүвэтэй орчлондоо гэрүүлэрчлэх хувьд сар бүүвэлэгдсэн Монгол зон олноо. Урухан уран гараар эвлэлдэн нэгдэж эвсэн бүтээгдсэн үндэсний үйлдвэрлэгч эх орны брендийн эгэлгүй тансаг зөөлнийг зарлан тунхагламай. Эх орны брэнд эвсэг. Улам ойрхон уран хан барилгын материалын худалдааны төв. Чухал бүхний ол мэдэр хамгаал хадгал хайрл. Миг даатгал. Энд хотгоныхан өглөөний цай ууж байгаа. Авралтын өдрийн өглөөний цайг хотгоноороо хамтдаа уудаг модыг дэлгэрүүлээд тэгээд зарим нэг нь халуун савтай цайгаа, кофега, шарсан талхаач гэдэг юм уу цуглуулангуудаа өглөө хамтдаа цай уудаг болж байгаа. Бас зүгээрээ цай уух биш, хажуугаар нь галын аюулаас хэрхэн урсан сэргийлэх вэ гэдэг сургалтыг өнөөдрийнхөө өглөөний цайн дээр аваад хаан улдуугийн онцгой байдлыг нэг дуудсан байна. Орц сонирхъя.
гэрт чинь ч юм уу бага хэмжээний гал гарна шүү дээ. Тэр галыг унтраах гэж байгаад ингээд хувц сунар чинь шатах. Тэр нөхөд гарч магадгүй тий. Тийм үед бол одоо ихэвчлэн хүмүүс хандраад гараад гүйчдэг байхгүй. Гүнгүүдлэн хүчил төрөгчөөр дэмжигдэж нөгөө хувцчдаа шатхамтраа шүү дээ. Тэгээ улам илүү нөгөө эрүүл мэнд хохирох, эрүүл мэнд талаас хохирох, түлэгдэх тийм гардаг. Ерөнхийдөө шууд хэрэг хувцас нар шатвал хэвтээд өнгөрөх гэсэн тийм зөвлөмж байдаг шүү. Хэвтээд өнгөрөх ёстой. Зогсоол хэвтэл өнгөрөх ёстой шүү. Одоо энэ даацын хаана гэж явах ёстой. Одоо танахаар бол одоо энэ даацын хаанууд энд байна л да. Газар хөдлсөн үед бол энэ газар хөдлөлтөөс бас үүсээд газар хөдлөлт маань их олон галт төмөрч юм уу янз бүрийн аюул дагуулж байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ даацын ханаа сайхан дагаад суучих хэрэгтэй. Тэгээ толгой дээр ерөнхийдөө хавц ч юм уу аюулгүй толгоогоо хамгаалах ийм зүйлийг үл ерөнхийдөө бариад сайхан ингээ даацын ханаа дагаад ингээ суун нууг хүлээ гэсэн зарчмаар ингээл байж байгаа. Тэгээ даацын ханаа даах хэрэгтэй. Тэгээ ялангуяа энэ цонх биш үү? Энэ цонх энэ шилэн зүйлүүдээс бол ерөнхийдөө хол байх хэрэгтэй шүү. Нэг айлчин одоо хэдэн өрөө юм те? Өрөө болгоноос нь мэдээлэл авах юм уу? Эсвэл давхраар нь мэдээлэл авах юм уу гэхээр нэг төлөвлөлтөөс хамаарат нөгөө кабелийн урт нөгөө тоног төхөөрөмжүүдийн нөгөө тэдэн ширхэг одоо тэдэн бүс хүлээж авах чадвар энэ төргээд тооцоо хийгдэх хэрэгтэй байхгүй юу? Айл бүр дор ингээд нэг хийж болно. Нэгдсэн системээр хийвэл бүр сайн. Одоо энэ чинь нэг 10 байшин юм 20 байшин байлаа гэхэд тэр жижүүр дээрээ байнгын жижүүр дээрээ те хонх дохион байж идэг. Тэнцэн нөгөө нэг удирдлагын самбар дээр нь дугаарлцсан те аль байшингаас мэдээл одоо галын дохио ирчүүгээд харуул ямар ч гэсэн жижүүр дээрээ давхар мэдээлэл ирж явах хэрэгтэй. Айл гэр дотроо бол гэрэл дуут дохио одоо төрөний дотоодуулаа мэдрэгчүүдтэй. Манай монголчин эрс дэрс уур амьсгалтай юм шүү дээ. Өвлөн их хөтөн, зун нэг халуун. Тэгэд энэ халуун хөтөнд агшиж тэлэхээр энэ савнууд маань агшиж тэлээд дотор даралтаа их алчих гад байдаг. Тэгэхээр байнгын нөгөө нэг энэ даралтыг хинжих хэрэгтэй байхгүй. За гараад ингээд болохоор тэгээ за бизнес баруун уушаа зүгрөө энэ эко хаус гэдэг эцэг мөчний байдаг хаус байдаг. Тэрний хатад байгаа Монгол хаус гэх шинэ хотод дээр гүрэн дээр үлдээ. Сая дуудлага өснөөс хойш 8 минутын дараа галт команд ирж байна. Тэгэхдээ бид нар дуудлага өгөх гэж 8 минутаас илүү бараг өгч байна. Хаяжилт муугаас болоод хороогоо хэлж мэдэхгүй байна. Тэр замаас тэдэн метрийн зайтай ингэж салаараач гэдэг юм ингээд ойлгуулах гэж бараг 8-аас илүү минут зарцуулж байна. Тэгэхээр бид нар өнөөдрийнх нь нөхцөл байдал тааруулаад заавал их мундаг хаяжилт маяжилт нэхээс лүүтэйгээр өөртөө нийлж хагаад хаягаа төв зам дээр гаргаж тавихтай яаж эргэж тойрж байгаагаа хүнд ойлгомжтой болгох нь чухал. Ерөнхийдөө ахуйн галыг ерөнхийдөө унтраахтаа дайлгуул нэлээд бус 5 метртэй буюу хөдөлгөөн Монголын уцыг сонгосон байвал их зүгээр байгаа. Дээрээс нь нүүрээ хамгаалсан каск подкаст гээгүүд өвдөл зөвхөн подкаст гээгүүд хэрэглэсэн байх ёстой. Бидний галын хор гэж ерөнхийдөө хэлж зансан зүйлээ одоо өнөөдрийн галыг унтраах чинь уг гормон ерөнхийдөө өвчлэн ахын жижиг хэмжээний галыг унтраадаг байгаа. Машин техник гарсан гал эсвэл ахын гал дүнг унтраахтай энэ хорыг хэрэглэнэ. Хор буюу нутган гал унтраагүй хэрэглэнэ. За ихтэй ингээ хараад энэ ажиллагаатай хэсгийг харна. Гажихаа хорыг. Голын ногоонд заалт нь голын ногоонд байж хэвээр. Энийг хараад лацтан би шалгаад энэ төгчөө заавал батар салгана. За ингээд лацыг авлаа. Төгчөөгээ татар салгана. Салгачаад ерөнхийдөө ингэж өөрөн шүү. Арын барилт маань юм. 15. За 100 гар маань яаж вэ? Ношон дээр шалаакын дээрээс чиглүүлж ингэж барина. Заавал энийг барихгүй цоргоод ийш өсрөх нүд ам руу бас энэ хормон хоёртой. За тэгээд салхиныхаа дээрээс гартаас дотгошоо хумх маркер ингэж гадыг унтрах шүү. Ийм үйлдэл.
За ингээд энэ ингэж байгаа хатан. Ерөнхийдөө төлтөө байгаа гатан. За. Яардаг. За ингээд амжилттай утраад баяр үргээ. Хаул дүүргийн онцгой байдлыг хэлцээс одоо сүүлийн үед энэ шинээр байгуулагдж байгаа энэ хотхны ард иргэд оршин суугчдад ганцхан сургалтыг хийхийг эрмэлзэж байна. Тэгээ өнөөдрийн хувьд бол одоо Галтүмэр унтраах аврах 30 дугаар анги ирж одоо сургалтыг зохион байгууллаа. Тэгээд ер нь бол манай энэ хотхны оршин суугчид бол өөрсдөө маш санаачлагтай энэ дадлаг сургалтанд оролцож бидэртэй ингэж хамтарч ажиллаа. Тэгээд ер нь гамшигаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм а гэдгийг ард иргэдтэй энэ сургалтаар дамжуулж хэлхийг зорж байгаа юм а. За би Монгол хаус хотхны оршин суугч байна. Өнөөдөр биднээс энэ мод гэдэг нэвтрүүлгийн хүрээнд сөөх хамтын амьдралын хэв маягийг хэвшүүлэх гээд өнөөдөр хамгийн анхны ийм онцгой байдлыг дуудаж галын сургалт явууллаа. Өглөө биднээс 10 цагаас хамтдаа цайгаа уусан. Тэгээд сонин мэдээлэл олж авлаа. Тэгээд энэ гамшигаас сэргийлэх үйл явц бол ерөөсөө эргэн бүрт хамаатай. Бидээс өөрсдийгөө гамшигаас хамгаалахын тулд хүүхд төгсдөөс эхлүүлээд насанд хүрсэн хүмүүс бүгд мэдж явах ёстой юм сайхан мэдээллүүдийг олж авлаа. Монгол хаус хотхон маань нэг хамтын амьдрал гэдэг ийм төсөл хэрэгжүүлэх гээд явж байгаа. Энэ хамтаараа ингээд заавал сөөх гэхгүйгээр ингээд бүх юм хамтаараа шийдэх. Тэгээд энэ олон арга хэмжээг одоо төлөвлөж эхэлж байна. Тэгээд тэрний нэгний одоо хамгийн анхны арга хэмжээний галын сургалт байлаа. Тэгээд ингээд цаашдаа маш олон сургалтууд гэдэг юм уу хамтын амьдралд хэрэгтэй ийм асуудлуудыг хамтдаа ингээд шийдээд явхад бас энэ хамтран ажиллах гэдэг юм уу те хүмүүс нийлээд бас анх удаа ч юм уулзаад ингээд яаж байгаа юм бас бидэрт цаашдаа ажилтдаг бас хэрэгтэй зүйл боллоо гэж бодож байна. Өнөөдөр ч сайхан дулаах өдөр багч вэ. Оршин суугчид дундынхаа номын сангийн фондыг бүрдүүлнэ гэд өнөөдөр 11 цагаас уулзсан. Би ч гэсэн өөртөө байгаа хэдэн номнуудаараа нэмэрлэнэ. Санаачлаг хинээс ч гарч болно. Тэгвэл том хотгон орвол хэрнээ дундын байргуу сөөхийн өрөө конторгүй газар зөндөө байгаа сте. Тэгвэл нэвтрүүлэг гарсан эхний дугаараас хойш наад хамтын амьдралын чинь хэв маягийг өөрийнхөө хотхонд бий болгоё гэж оршин суугчдаа олныг зориулж байгаа энэ оршин хотхоныг барьсан гүйцэтгэгч компани захирал Дулам менежер Ялалт бас дээрэс нь энэ хэв маягийг хотхондоо бий болгох гэж байгаа сэтгэл зүрхээ зориулж байгаа олон оршин суугчд бүгдөөрэнд нь баярлалаа. Энд бий болж байгаа хамтын амьдралын хэв маяг улам хөгжиж хамтын хүчний үр дүнг олноороо хүртсэн сайхан аз жаргалтай амар тайван орчныг хамтдаа бүрдүүлнэ гэдэгт би огтхон хэрэгэлцэхгүй байна. Одоо энтхийн
Зөв хэв маяг, хандлага, үйлдэл түгэнд дэлгэрч явах ёстой. Тэгвэл мод нэвтрүүлгээр хийж байгаа ажил бүхэн танд зөв хэрэгтэй санагдчих байвал сайн модыг улам илүү түгээгээрээ дэлгэрүүлээрээ бас өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээрэй. Бид дэлхийн хөгжилтэй зэрэгцсэн хамтдаа чанартай амьдарч байж улс үндэстний чадал суух босоо.